энэ сургалтын талаар товч танилцуулъя. За бид нар энэ хүү сургалтыг 5 дахь жилээ одоо онлайн дээр зохион байгуулж байгаа. За ерөнхийдөө бизнесээ эхэлж байгаа хүмүүс ч за бизнесийнхаа үйл ажиллагааг явуулаад 5, 10, 20 жил болсон хүмүүс ч гэсэн энэ хүү сургалт хамаатай. Ер нь бол манай монголчууд ихэнх нь зүгээр л хар ухаанаар тэ бодож байгаа дотроо одоо толгой дотроо бодож байгаа бизнесээ хийгээд байдаг. Гэвч ер нь бол сүүлийн хэдэн жил одоо франчайз бизнесүүд маш их орж ирсэн байгаа. Энэ үед бол зүгээр нэг жижиг хүнсний дэлгүүр, жижиг кофе шоптой хүртэл энэ том бизнесүүд өрсөлдөж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ирээдүйд орлогоо сайн нэмэгдүүлээ те. Одоо бизнесээ өрсөлдөж чадвартай байлгыг гэвэл одоо төслөө заавал цаасан дээр болох хэрэгтэй. Ялангуяа бизнесийнхаа моделийг буюу те нэг хавтгай дээр та бизнесээ харж сурах хэрэгтэй. Тэгээ энэ бүгдийг хийхгүйгээр бизнесээ амжилттай авч явах нь бол боломжгүй. Ер нь бол бизнес амжилттай байх хэсэг нь юунаас хамаардаг вэ гэхээр сэтгэлгээнээс хамаардаг. 95% нь бид нарын бизнесийн сэтгэлгээнээс хамаардаг байна. Тэр сэтгэлгээ гэдэг маань одоо нэг ёсондоо бизнес системтэйгээр удирдах одоо төлөвлөгөө, системтэйгээр удирдах энэ бүх зүйл ч одоо цаасан дээр буух хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ бүгд бол бизнес төлөвлөгөө ба бизнес модель байгаа. За ингээд манай одоо бизнес төлөвлөгөө ба бизнес модель сургалт 7 сарын 27-нд эхэлнэ. Тэгэхээр хэрвээ та бизнесийн төлөвлөгөө гаргая гэвэл